9 дахь хичээлээ эхлүүлцгээе. Өнөөдөр дансны хуулга шалгаж сурнаа. Account зэс рүүгээ ороод balance дээрээ дараад баланс руугаа ороод all хэсэг дээрээ дарах юм бол тухайн өдрийн шилжүүлэг хийсэн мөнгөн дүн харагдана. Тэгээд доотлолт нь балансын үлдэгдэл одоо яг хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа вэ гэдг нь хамгийн дээдэлтэй гарна. Expenditure дээр дарахаар нийт зарлагын хэмжээ харагдана. Income дээр дарахаар нийт орлогын хэмжээ харагдана гэсэн. За ингээд орлого, зарлага, нийт дүн одоо байгаа балансны үлдэгдэл. Таны ёоны үлдэгдэл гэсэн үг шүү дээ, тий. Хугацаанаас хугацааны хооронд нийтдээ хэдэн төгрөг зарцуулсан байна вэ? 1 сард хэдэн төгрөгийн ёоны худалдаа авалт хийсэн байна? 2 сард төгрөгийн худалдаа авалт хийсэн байна гэдгийг. За 1 сарынхыг харъя. Нийтдээ expenses нь 107,000 вон, орлого нь 82,000 вон гэд ингээд харагдаж байна. 1 сарынхыг юм байна, 2 сарынхыг юм байна гэд хугацаагаараа сар сараараа харж болно. Манай дэлгүүр онлайн дэлгүүр ажилладаг бол 2 сарын худалдаа авалтын таталтанд хэн байсан байна гэдгийг эндээсээ шүүгээд харах боломжтой. 3 сарын худалдаа авалтад хэд байсан байна гэд харнаа гэсэн. Тодорхой хугацаанаас хугацааны хооронд зааж өгнө гэх юм бол энэ custom time дээр тавиад 24 оны 1 сарын 1-ээс гэдгийг ороод хойдолтон дуусах хугацаагаа оруулж өгнө гэсэн үг. Хамгийн багадаа 1 жилээр харж болно. 1 сарын 1-ээс 4 сарын 4 хүртэл харъя. Мөнгөд нийт зардал нь 219,000 вон, нийт орлого нь 179,000 вон гэдэг дээдэлтэй харагдана. Доошоогоо болох юм бол хаашаа шилжүүлэг хийсэн бэ гэдэг хуулгууд нь харагдана гэсэн. Зөвхөн худалдаа авалтаа харъя гэх юм бол дээдлийн фильтр хэсэг дээр дараад онлайн шопинг хийсэн юм уу, зарлага хийсэн юм уу, усны төлбөр хийсэн юм уу гэд нийтдээ зардлууч чинь харагдана гэсэн үг. За ингээд өнөөдрийн хичээлээр дансныхаа орлого зарлагыг сар болон өдрөөр тухайн хугацааны хоорондохоор болон сарын нийт зарлага орлогоо хянж сурлаа.